Ханган бүсийн зөвлөгөөний хүрээнд манай хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийхэн Баян-Хонгор аймаг, Өвөрхангай аймаг, Аргангай аймагт томилтоор ажилладаг. За хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийхөө үр дүн хэрэгжлийн талаар тухайн орон нутагт бас зөвлөх уулзалтаа хийлээ. Дээрээс нь одоо хүнсний үйлдвэрүүд, мал аж ахуйн салбар, трейдингийн салбарын одоо баялаг бүтээгчид уулзаж санаа бодлын сонслоо. Өнөөдөр одоо ингээд хамгийн эцсийн шат буюу хангайн бүсийнхаа одоо зөвлөгөөнд ингээд оролцоод явж байна. Тэгэхээр бид бүхэн маань бас энэ төсөл хөтөлбөрийг цааш нь үр дүнтэй хэрэгжүүлэх, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн маань үр дүн хэр гарч байгаа талаар орон нутаг болон нийслэлийн төрийн байгууллагууд болон бизнес хэрэгжлийг хооронд нягт уялжуулж хамтран ажиллаж байгаа учраас энэ төсөл хөтөлбөр маань бас тодорхой хэмжээнд үр дүнгээ өгж байгаа гэж харж байгаа.